За өнөөдөр нэг ийм асуудалд нэг товчхон ярих хэрэгтэй байна. Компаниудын хувьд ажилчид нь ажил дээр доктор суршилтай ажиллахгүй байгаа гэдэг асуудал бол өнөөдөр компани болгонд тохиолддог хамгийн түгээмэл асуудлууд байна. Ер нь яг Монголын компаниудад нэг хэдэн багц шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд байна. Бүтээмжийн асуудал байна. Одоо төлөвлөгөөтэй ажиллах гэсэн асуудал байна. Тэрний дунд хамгийн том, хамгийн хохиролтой асуудал бол хүн тогтохгүй гэсэн асуудал. Тэгэхээр компани эзэдүүд бол заримдаа юу гэж эндүрдэг вэ гэх юм бол одоо их сайн хүнийг өндөр цалингаар авирах юм бол урт удаан хугацаанд тогтоож чадна гэж. За өндөр цалин бол тодорхой хэмжээнд мэдээж нөлөөлнө. Гэхдээ ер нь хүнийг доктор сууршилтай ажилуулна гэдэг бол өөр хүчин зүйл, өөрийн гэсэн аргачлалаар хийдэг учраас энэ өөр хүчин зүйлээс хамааралтай. Тэгэхээр тэр аргачлалын талаар нэг товч ярих хэрэгтэй байна. Ер нь маш олон судалгаагаар хоорондоо үл хамаарсан олон эрдэмтэд олон 10 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар юу гэж байгаа гэхээр яг зөв хүнийг зөв судалтанд тохируулж чадахгүй юм бол хүн доктор сууршилтай ажилтгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тэгэхээр нэгдүгürt зөв хүн гэж ер нь юу юм гэдгийг нэг ярих хэрэгтэй байна. Яагаад гэвэл зөв хүн гэдэг бол одоо юу гэдэг юм биднес одоо ажлын туршлагатай ийм өндөр ур чадвартай ийм ёс зүйтэй хүн гэхээр зөв хүн гэж боддог. Тийм бас биш байдаг юм байна. Яагаад гэвэл хичнээн ажлын туршлагатайч одоо юу гэдэг өндөр ёс зүйтэй байсан ч гэсэн тухайн хүний сонирхол нь өөр юмд одоо юу гэдгийг байх юм бол тухайн компанид ажиллахгүй гараад явцдаг асуудал байна. Тэгэхээр зөв хүн гэдэг бол яг өөрийн өөр аргачлалаар тогтоохгүй бол зүгээр нэг ярилцлагаар одоо юу гэдгийг хүний нөөцийн менежерүүд нь ярилцлаганд оруулаад за энэ их зөв зүйтэй хүн байна гэж тогтооно гэсэн боломжгүй гэдгийг бол бас олон судалгаагаар тогтоосон байдаг. Яагаад гэвэл хүний ярианаас дүгндэг, өөрийнх нь ярьж байгаагаар нь дүгнэх биш хийсч үйлдэлээр нь дүгндэг учраас энэ явандаа энэ хүн ямар үйлдэл гаргахыг мэдэхгүй учраас ярилцлагаар хүн олж тодорхойлно гэдэг бол байхгүй. Тэгэхээр зөв хүн гэдэг нь яг юу гэдэг вэ гэхэл бол маш энгийн ойлголт байдаг л да. Энэ ямар хүмүүс байдаг вэ гэхээр тухайн компани үнд зүйлсийн дагуу ажиллах сонирхолтой урт удаан хугацаанд тэр үнд зүйлсийн дагуу ажиллаж чаддаг хүмүүс байна гэсэн үг. Тэгэхээр энэ компани үнд зүйлсийн дагуу ажиллаж чадж гэнэ гэсэн үнэлгээ байж ич тэр зөв хүнийг тодорхойлж чадна гэсэн асуудал босч байгаа. Тэгэхээр зөв хүнийг тодорхойлохын тулд яадаг вэ гэхээр зөвхөн ярилцлага биш гүйцэтгэлийн үнэлгээгээр хийдэг юм байна. Дээрээс нь гүйцэтгэлийн үнэлгээний дотор юу явагддаг вэ гэхээр тодорхой аргачлалаар тухайн хүн яг үнд зүйлсийн дагуу ажиллаж чадж гэнэ үгүй юу гэдгийг бүх төвшөнд гэдэг нь өөрт нь нийжилт одоо төвшөнд ажиллаж байгаа хүмүүсээс удирдлагуудаас нь дээрээс нь одоо тухайн хүнд одоо харьяалагдаж тайлагнаж ажил хийж исэн ч юм ажилтнуудаас нь бүх юм нэг ясандаа 360 үнэлгээгээр нөхрийг зөв хүн байж чадж гэнэ гэдгийг л нотлох юм одоо үнэлэгдээд гараад ирэх юм бол тэр хүн зөв зүйтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ зарчмыг бол яг байгууллагын гүйцэтгэлийг олон жил судалж ирсэн эрдэмтэд бол автобусны зарчим гэдэг. Автобусны зарчимд автобусын дотор хүмүүс зөв өөрийн суудлаа олж чадахгүй бол компани гүйцэтгэл ерөөсөө болдгоо нэгдүгээр. Хоёрдугаарт хүн тогтдгоо гэсэн ийм л юм